Математик нь хүн төрөлхтний эрэлт хэрэгцээгээр үүсэж хөгжсөн эртний шинжлэх ухаан юм. Байгаль нийгмийн зүй тогтолыг гүнзгий тань мэдхийн тулд хүн төрөлхтөн математикийн шинжлэх ухаанд суралцсан түүнийг хөгжүүлж, үр дүнг нь өөрсдийн сайн сайхны төлөө ашиглаж ирсэн. 20 дугаар зууны дунд үед гарсан шинжлэх ухаан техникийн дэвшлээс үүдэн математикийн шинжлэх ухааны өмнө шийдвэрлэл зохих нарийн төвхтэй олон асуудал урган гарч ирсэн юм. Энэ нь хэрэглээний математик үүсч хөгжих гол үндэс болсон юм а. Хэрэглээний математикт хамгийн ихээр хэрэглэгддэг математикийн чиглэлүүд нь оновчлол, тооцсон бодох математик юм. Оновчлолыг бид математик хэрэглээ шаарддаг шинжлэх ухааны бүхий л салбаруудад хэрэглэдэг. Оновчлолын ухаан гэдэг нь олон хувилбар дотроос хамгийн оновчтой аргаар тухайн зорилгодон хүрэх буюу зардлан хэмнэж зорилгодон хүрэх загварыг сонгодог математикийн шинжлэх ухаан юм. Оновчлол нь бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэг болдог. Хамгийн хэмнэлттэй бага зардлаар бид нар өрхийн төсвөө бүрдүүлдэг шүү дээ, тийм ээ. Хамгийн бага зардлаар. Ингээд чинь бол бид нар цаана өөрсдийнхээ мэдрэмжээрээ өөрсдийнхээ оновчлолын бодлогыг бодож яана л гэсэн юм бол. Тэгэхээр оновчлол гэдэг маань үндсэндээ техник эдийн засгийн тодорхой үзүүлэлтийг зорилгоос хамаарат хамгийн их бага байлгадаг, эсвэл их байлгадаг ийм хувилбарыг олж тусалдаг математикийн шинжлэх ухаан юм байна гэж ойлгох хэрэгтэй. Үнэхээр ч энгийнээр бодоход хүн төрөлхтний хийж бүтээж байгаа бүх зүйлд оновчлолыг хэрэглэснээр илүү төгс, илүү хэмнэлттэй болно. Эдийн засгаар жишээлхэд хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд хэрхэн зарцуулахыг судалж, эдийн засгийн онолын загварууд нь зарцуулалтыг аливуулах оновчтой байлгахын тулд оновчлолын бодлогууд дээр суурилсан байдаг. Хэрэглээний математикчид бол өөрийнхөө орны эдийн засаг, үйлдвэр аж ахуйн газруудаа хамтран ийм оновчлолын бодлогуудыг ихээхэн хэмжээгээр бодож ирсэн. За жишээс хамгийн сүүлийн жишээхэд эрдэмтэн судлаачтай хамтран бид эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмлын агуулгыг хамгийн их байлгах бодлогыг бол оновчлолын хэлбэрээр хамтран бодлоо. Эрдэнэтийн жишээн дээр ярих юм бол зэсийн баяжмал дахь агуулгыг бол бид нар бол 23.5-д хүргэж чадж байгаа оновчлолын аргаар, зэсийн металл авалтыг жишээлбэл 86.5-д нь барьж энэ цаашд бол эдийн засгийн үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой ашигт ажиллагаагаа дээшлүүлэх ийм зарчмаар бол жишээлбэл ажиллаж байдаг. Ямар ч салбарт оновчлолыг хэрэглэх боломжтой. Ингэснээр үйл ажиллагаагаа сайжруулах, ашигтай ажиллах, зардлан хэмнэх оновчтой хувилбар тогтооход оновчлолын онол чухал үүрэгтэй юм. Эдийн засгийн манай өнөөгийн юунд хараад үзэх юм бол оновчтой удирдлагын жишээнүүд аяг их байна л та. Тухайлх юм бол та бүхэн мэдж байгаа бох. Засгийн газрын үр дотоодын бүтээгдэхүүний харьцааг 168 болгож байгаа л сая сүүлд 88 болголоо шүү дээ. Тэгэхээр тэр 88% гэдэг тоо бол үндсэндээ яг энэ оновчтой удирдлагын асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энийг эдийн засгийн бусад үзүүлэлтүүдийн хүрээнд яаж зөв оновчтойгоор тогтоож болох вэ гэдэг ийм асуудал байж байгаа жишээтэй. За дээр нь төсвийн алдагдал байж байна. Төсвийн алдаг дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг бол олон улсын жишгээр 2% гэж явдаг. За манайх бол 5% бариул яасан бэ гэсэн асуудал байгаад байгаа. Тэгэхээр энийг бас оновчтой удирдлагаар арга техникүүдийн тусламжтайгаар шийдээд үнэхээр бол 3% байна, эсвэл 4% байна гэдгийг бол ингээд шийдэх боломжтой гэсэн. Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хамгийн бага зардлаар хамгийн ашигтайгаар үйлдвэрлэлээ явуулахад оновчлолын аргууд чухал үүрэгтэй. Тэр дундаа ашигт малтмал баяжуулах технологи нь маш олон хүчин зүйлээс хамаардаг нарийн төвөгтэй үйл явц юм. Энэ үйл явцад оновчлолыг өргөн хэрэгэлдэг. Тэгэхээр оновчлолыг ер нь
хэрэглэхгүй тийм одоо ашигт малтмалыг баяжуулах технологи гэж юусаа байхгүй. Одоо манай үйлдвэрлэл явагдаж байгаа үйлдвэрүүд одоо бүх одоо технологийн шат амжилга бүр дээр энэ оновчлалыг одоо хийж яадаг. Энэ одоо үйлдвэрүүдийг төсөлөхөд энэ процессуудыг одоо оновчтой одоо сайн гэдэг юм да тий сайн чанартай явуулахад бол энэ бүгд л энэ оновчлалын үр дүнгээр явагдаж идэг. За жишээлх юм бол одоо энэ технологийн процессд орж байгаа хөдрийн оновчтой удирдлага хүртэл одоо энд хамрагдана. Жишээлх юм бол одоо баяжуулах үйлдвэрт орж байгаа энэ хөдрийн одоо агуулга ямар байх вэ гэдгийг бид нар оновчлоод за тэгээд эндээс нь бол ийм агуулгатай хөдөр одоо процессд орох юм бол эцсийн бүтээгдэхүүн бол хамгийн чанартай өндөр агуулгатай гарна гэдгийг бол бас л энэ оновчлалаар шийддэг. Тэрнээс үүш одоо хамгийн их бүтээгдэхүүн гаргах ч гэдэг юм уу тий энэ дээр бол оновчлал биш. Хамгийн бага зардлаар тэгээд хамгийн тохиромжтой тийм л одоо гормыг олж тогтоохыг бол оновчлал гэж нэрлэдэг байна. Оновчлалын арга гэдэг нь хамгийн бага зардлаар хамгийн чанартай бүтээгдэхүүн хэрхэн гаргах вэ гэдгийг шийдэх арга ухаан юм. Тэгэхээр оновчлал нь тухайн үйлдвэрлэл үйл ажиллагааг хэрхэн зөв үр бүтээлтэй явуулахад ямар ч салбарт чухал юм. Жишээлбэл хөрөнгө оруулалтыг хэрхэн оновчтой хийх вэ гэдгийг судалдаг. Хөрөнгө оруулалтын удирдлага бол гол үндсэн философи нь юунд явдаг вэ гэхээр хүлээгдэж буй өгөөж гэж байж байгаа дундаж өгөөж тэрний хүрээнд яаж эрсдлийг хамгийн бага байх хугацаар багцаа бүрдүүлэх вэ гэсэн юм асуудал байгаад байгаа. Тэгээ бодлогоор бол юу шийдэх вэ гэхээр зардлын оновчтой бүтэц оновчтой харьцаанууд цаашдаа олох ашгуудыг нь гаргаж өгнө гэсэн үг. Бид нар мэдээж яг амжилттай хүмүүсийг харахаар нэг тийм жишг байдаг шүү дээ. Хүн өөртөө зорилт тавьсан, зорилготой байдаг, амьдралын зорилготой. Тэр хүн бол маш их амжилттай явдаг. Яг тэрнтэй адилхан одоо оновчлалын зорилт функц гэдэг юм чи яг тэр зорилгыг чинь тодорхойлоод тэрнийхээ хүрээнд бид нар одоо орчин байгаа одоо өөрийн эд юмс нөөцөө ашиглаад яаж тэнд хүрэх вэ гэдэг асуудал чинь шийдээд байгаа байхгүй юу? Оновчлалыг олон улсад оптимизац гэж нэрлэх бөгөөд үүнийг оновчтой удирдлага хэмээн ойлгож болно. Оновчлал нь хэрэглээний математикийн нэг хэсэг юм. Математикийн хэрэглээ талдаа арай ойрхон. Ер нь олон салбарт оновчлалыг ашигладаг. Техник эдийн засагт бол орчин үеийн нарийн механизмыг удирдахад оновчлал зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр орчин үеийн бүх автомат одоо үйлдвэрлэл технологийн процессын энэ удирдлагыг юуны оновчтой удирдлагын зарчмаар гүйцэтгэдэг. Хиймэл дагуул хөөргөх оновчтой удирдлагын бодлого гэж байдаг бүр тусдаа бүтэн үхлийн салбар байна. Энэ онолыг бол эзэмссэний үр дүнд энэ онолыг анх төрүүлж бий болгож нэвтрүүлснийх нь үр дүн болоод анх хүн төрөлхтөндөөс анх удаа зөвлөх болоод тусаад хиймэл дагуулыг одоо хөрвөлнө шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ юу хэлж байгаа гэхээр ерөөсө математик оновчтой удирдлагыг бол аль орн төрүүлж эзэмшин энэ оронд бол одоо шинжлэх ухааны технологийн одоо тэргүүлэх чиглэлүүд нь хөгждөг юм байна. Техник бидний ярьдгаар одоо инновац болж одоо нэвтрдэг юм байна гэдгийг харуулж байгаа юм л да. Энэ оновчтой удирдлагын асуудал маань өөрөө аж ахуйн нэгж компаниудын хүрээнд их өргөн хүрээнд тавигддаг. За ялангуяа манай бизнесийн байгууллагууд яадаг вэ гэхээр бизнес төлөвлөгөө нь бол 1 жилийн давтамжтайгаар явагдаад идэг. За гэтэл энэ техникийг хэрэглэснээр бол 5-10 жилийн хугацааны бизнесийн тоон зөвлөлтүүдийг математик загварт нийцүүлж гаргах боломжтой гэсэн үг. Математик хэрэглээ нь аливаа нэг салбарын асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр тусмаа оновчлалын онолын тусламжтайгаар оновчтой аль эсвэл түүнд ойролцоо шийдвэр гаргадаг. Ангаах ухаанд ч оновчлалын аргыг өргөн хэрэглэж байгаа. Хорт хавдрын үүсгэгч эсүүдийн өөрчлөлтийг шинжилдэг биологийн математикийн олон мянган хувьсагчтай бодлогоч байдаг. Оновчлалыг ашиглан түүнийг бодох, хорт хавдрыг эмчлэх боломжийг эрдэмтэд судалж байна.
Хүний ген бол нэг ойролцоогоор 3 тэрбум орчим нуклеин хүчлийн дарааллуудаас тогтдог тийм урттай байгаа. Тэгэхээр тэр 3 тэрбум орчим нуклеин хүчлийн хаа нэгтээ орсон мутац нь бол хавдрыг үүсгэх гол шалтгаан нөхцөл болж өгдөг. Тэгэхээр 3 тэр нуклеин хүчлүүдийн дотроос бид нар яг ямар мутац яаж хавдрыг үүсгэж эхлүүлж ийнэ гэдгийг олох математик загварчлалын арга, тэр дундаа яг тэр оновчтой байрлалыг нь тодорхойлох бол маш чухал байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ тэр мутацийг илрүүлэх юм бол хамгийн түрүүнд онцлогооны гол шалгуур болж өгч болно. Тэгээд тэр мутацууд илэрсэн болвол эмчнэр тэр мутацийг хүмүүсээс хайх ёстой гэсэн үг. Хавдартай байж магадгүй гэсэн мутацийг. Хавдрын төвшний онлын арга хэмээх энэ судалгааны ажлыг Монгол эрдэмтэн 8 жилийн турш хийж байгаа юм. Энэ нь математик загварыг ашиглахад оновчлолын аргыг хэрэглэснээр хорт хавдрыг оночлох, илрүүлэх, эмчилгэхэд чухал судалгаа юм. Үр дүн нь эхнээсээ олон улсад үнэлэгдэж эхэлжээ. Генийн оновчтой яг байрлалыг нь олохыг л хэлж байгаа. Одоо жишээ нь ямар нэг гарч идэ хайгаад ингээд томоод газар харанхуй газар юм хайгаад байх тэгвэл нөгөө нэг бүх боломж юунуудыг ингээд онгочиж үзээд гарч ингээд тусгаж үзээд яваад байх нэг өөр. Тэгвэл яг ямар нэгэн баримжаа хүнд байж өөр нэг мэдлэгтэй тэнд байх боломжтой. Тэнд бол угаасаа боломжгүй тийшээ явах хэрэггүй гих маягаар тэгж жагаад яг оновчтой байх алхмуудаар бид нар явж очиод яг зөв газрыг нь олоод тогтоочихгийг л яг хэдэн алхам хийгээд хаана очиж нөгөөтгөн дээр очиж ийнэ гэдгээ яаж оновчтойгоор олох уу гэдэг тэрийг л оновчлол буюу оптимизац гэж энэ талаас нь тайлбарлаж болно. Томоохон пүүс компаниуд менежментийн шийдвэр гаргахад оновчлолын онолыг ашигладаг. Энэ чиглэлд оновчлолын хамгийн сонгодог бодлогын нэг нь жуулчны бодлого юм. Хамгийн бага зардлаар хамгийн дөт замаар хэрхэн аялах вэ гэсэн асуултанд хариу өгдөг бодлогыг математикт аялал жуулчлалын бодлого гэнэ. Монголд аялал жуулчлалын салбарт бас хөрөнгө оруулалт одоо мэдлэгийн хөрөнгө оруулалт оруулахын тулд бас тэрний хэрэглээ гаргаж ирье гэсэн үгнээс статистикийн үндэсний хорооноос гарсан мэдээлэлээр үндэслээд манай 21 аймгийг хооронд нь яаж холбуул хамгийн богино хугацаанд хамгийн ашигтайгаар тойрч болох вэ гэдэг ийм бодлого тавиад тэрийгээ тэгээд гаргасан байна. Тэгээд нийтдээ ингээ харахаар нийт 6030 км яваад Улаанбаатараас гараад ингээ буцаад ирэх юм маршрут байгаа. Тэгээд тэр маршрутын дарааллыг тооцно гэсэн үг шүү дээ. Одоо нэгт нь ямар газар очих уу, дараа нь ямар газар очих уу гэдэг ингээд тэр бүгд дөрөнгийн тооцоолоод ингээд гаргацсан нэг тийм судалгаа байна. Жуулчин нэг хотоос гараад дараагийн хотуудыг нэг удаа дайраад буцаад анхны хоттон ирэхдээ хамгийн бага хугацаа эсвэл дөт зам зарцуулах шаардлагатай гэсэн энэ бодлогыг менежментийн зардлыг хэмнэх эсвэл ашгийг ихсгэх оновчтой шийдвэр гаргахад ашиглаж болдог. Монгол судлаачийн гаргасан энэ дүнг аялал жуулчлалын менежментийн оновчтой шийдвэр гаргахад ашиглах боломжтой гэдгийг харуулжээ. Үүний цаана юу орж ийн гэхээр менежмент тал дээр, эдийн засаг тал дээр маш олон шийдвэр гарч ирж байгаа. Тэгэхээр оновчтой шийдвэр гэж юу байдаг вэ? Оновчтой шийдвэрийн цаана ямар их зардлын хэмнэлт гардаг вэ гэдгийг бас харуулахыг хүссэн байна. Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдэмтдтэй хамтран оновчлолын онолыг ашиглан ямааны ноолуураас хялгас ялгах технологийн оновчлол, уул уурхайн үйлдвэрлэлийн процессын оновчлол, чацрагнаас тос ялгах технологийн оновчлол, уснаас төмөр ялгах технологи, баяжуулах процессын оновчлол зэрэг бодлогуудыг бодож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Оновчлолын энэ аргуудыг өөрийнхөө одоо судалгаа шинжилгээндээ нэвтрүүлэх тийм ээ. Энэ аргуудыг ашиглаж одоо энэ судалгааны шинжилгээнийхээ ажлын үр өгөөжийг дээшлүүлэх. Одоо судалгаа шинжилгээний ажлаа ач холбогдын одоо улам илүү их ач холбогдолтой болгох, практик хэрэглээтэй болгох энэ тал руугаа л хэрэгжилж байгаа юм бид нар бол. Ямар хэмжээнд одоо агуулгын нөөц байх юм бол энэ одоо хамгийн оновчтой хэмжээ байх вэ? Оновчтой гэдгийг аль талаас нь авч үзэж яах вэ гэхээр нөгөө үйлдвэрлэлд тасралтгүй явагдаж яах тийм ээ. Гэхдээ одоо тэр бараа материалын чанараа алдахгүй байх. Тэгвэл одоо
хадгалтын зардал нь бага баах тийм үү. Гэх мэтлэнгээр ийм одоо нөхцлүүдийг тавьж өгөөд энэ нөхцлүүдийг хангахын тулд ямар хэмжээний бараа материалтай энэ компани энэ үйлдвэр байх ёстой юм гэдэг юм уу тийм ээ. Тийм одоо төслийн төр хэрэгжүүлэхэд бол бид нар энэ оновчлолын аргуудыг бол ашиглаж байгаа. Бид тоглоомын онол гэсэн нэр томьёог олонтаа сонсч байсан. Нобелийн шагналт эрдэмтэн Джон Нэшийн тухай Төгс оюун ухаан киногоор нь энэ онолын талаар мэддэг болсон. Сүүлийн үед цэрэг армийн салбарт ихээхэн ач тусаа өгч байгаа тоглоомын онол гэдэг нь оновчлол болон математикийн шинжлэх ухааны нэг салбар юм. Тэгэхээр тоглоомын онол гэдэг нь юу нөөрөө юм бэ? Тэгэхээр орчин үед бол сөргөлдөөнд байдалд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг шүү дээ. Сөргөлдөөнд байдалд хамгийн зөв шийдвэрийг оновчтойгоор хэрхэн гаргах вэ гэдгийг л судалдаг энэ математикийн салбарыг тоглоомын онол гэж нэрлэдэг. За бид бүхэн мэдэн шүү дээ. Покер тоглох тоглоом, хөдөр тоглох тоглоом, спортын тоглоомууд тийм эдгээр чинь бүгд тоглоомын онолын салбарт багтж явдаг. Тэгэхээр Джон Нэшийн математикт байгуулсан гол гавьяа нь юу гэдэг нь гэхэлэр зэрэг тоглоомд оролцож байгаа ямар нэгэн процесст үйл явдалд оролцож байгаа тоглогчдын хувьд хамгийн сайн шийдвэр юу вэ гэдгийг цоо шинээр томьёолж тавьсан. Ерөөсөө л гол нь. Тэгээд тэрийг хэрхэн олох вэ? Энэ нэм шиг байдаг юм уу? Эдийн засгийн бүс компаниудын өрсөлдөөн дээр энийг бол дандаа явдаг. Эсвэл үнийн өрсөлдөөн бүс компаниуд маань хоорондоо үн буулгах, үн өсгөх өрсөлдөөн хийвэл яах вэ? Тэгвэл бол биднээс яаж ашигтай тоглох хэвтэй, ямар стратеги баримтлах хэвтэй. Хэрвээ тоо хэмжээгээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг ихсгэж багасгах тоглол яах вэ? Энэ тохиолдолд биднээс яаж тоглох хэвтэй тоглогч. Гэх мэтлийн эдийн засгтэр бол хэрэглээ маш хүндэртэй байдаг. Энэ мэтчлэн гадаадын улс орнуудад тэр дундаа Америк, Англи, Франц зэрэг орнуудад тоглоомын онол ихээр хөгжсөн байдаг. Манайд төдийлөн хөгжөөгүй боловч энэ чиглэлээр ажилладаг монгол эрдэмтэд хэд хэдэн судалгааны ажлыг амжилттай хийжээ. Жишээлбэл биднээс 2014-өөс 15 онд боловсрол соёлын шинжилгээний яамны захиалгаар дунд сургуулийн хичээлийн хуваар бодлого. Хичээлийн хуваарийг оновчтой байдлаар зохиох юм алгоритм боловсруулж өгсөн байгаа төслийн хүрээнд. Энэ арга маань яг үхлээр зэрэг хичээлийн хуваарийг бодох бодлого гэдэг нь өөрөө NP hard бодлого. Өөрөөр хэлбэл хэмжээс оролцогчийн тоо буюу одоо хичээлийн тоо, сургуулийн суралцагчийн ангийн тоо нэмэгдсэн энэ бодоход ерөөсөө баг боломжгүй бодлоо гэдэг хэвгүй. Тэгэхээр энийг хэрхэн бодох вэ? Хамгийн оновчтой байдлаар хэрхэн хамгийн сайн алгоритмыг олох вэ? Ийм бодлогыг бол захиалгаар хийлгэж хүлээж өгсөн. За мөн бидэд энэ тоглоомын онолын 2 тоглогчтой тоглоомыг онолыг өргөтгөхөд 3 тоглогчтой болгоод том зээлдэгчтэй зах зээл Монголын банкнуудын зах зээл дээр одоо хүүгийн өрсөлдөөнийг хэрхэн те зохион байгуулах юм бол биднээс хамгийн банкнуудад хамгийн өндөр ашигтай байх уу гэдэг талаар юм судалгааны ажил хийгээд одоо 4 тоглогчтой болгоод ингээд судалгаанууд бол мөрөгжөө явж байгаа. Монголчин ерөөхдөө бол яадаг штэ Оросоос өдрийн цагаар импортоор цахилгаав, шөнийн цагаар илүүдлээ. Хятадаас бас адилхан. Хятад Орос ус хоорондоо одоо сүлжээтэй болцсон. Одоо тэгэхээр энэ 3 тоглогч хэрхэн тоглоул одоо манай Монголдо ядахтаа тэ хэдэн сая долларын ашиг одоо хэмнэлт гаргах вэ? Яаж хэдэн цагийн үед ямар хэмжээний цахилгаан ямар үнээр авах вэ гэдэг дээр бас тоглоом хийж болдог. Ингээ 3 тоглогч аль алийг нь тохирохгүй хамгийн сайн шийд болох юм бодлогод биднес одоо цахилгаан эрчим хүчин дээр нодон жилээс их болоод өгдлөө цуглуулаад байна л да. Өгдлөө одоо энэ өгдөл цуглуулна гэдэг Монголын үед бол ер нь бол маш том проблем. Өнөөдөр Монголын математикчид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг туурвиж, тэдгээр нь гадаадын бүтээлд ишлэгдэн олон улсын хурал семинарт тогтмол оролцсон эх орондоо олон улсын хурлуудыг амжилттай зохион байгуулж байна. Сүүлийн үед энэ чиглэлээр олон залуу эрдэмтэн төрөн гарч байна. Дэлхийн олон орны оновчлолын чиглэлийн тэргүүлэх эрдэмтэд ирж оролцдог ийм уламжлалтай одоо хурал болсон. За хурлын гол ач холбогдол нь юунд оршдгоо гэхээр оновчлолын чиглэлийн сүүлийн үеийн ололтуудыг одоо хилэлцэх тийм ээ энд хилэлцэх. За Монгол улсад одоо улсын эрдэмтдийг одоо энэ хуралд олон өргөнөөр татан оролцуулах. За тэгээд Монголын эрдэмтдийн зохиол бүтээлийг одоо дэлхийд гаргаж хэвлэн нийтлүүлэх тийм ээ. За цаашлах юм бол Монголын залуу судлаачид эрдэмтэд энэ дэлхийн улс орнуудын эрдэмтдтэй танилцж холбоо тогтоож хамтран ажиллах, суралцах,
мэрэгжил дэвшлүүлэх ийм одоо өргөн боломжийг бас манай залуучуудын өмнө нээж өгдөгөр энэ хурал бол их ачаал бүгдтэй хурал болдог. Саяхан болсон оновчлол, оновчтой удирдлагын олон улсын 5 дахь удаагийн хурал дээр төрийн сойрхолт математикч Энх Бат багш маш сонирхолтой илтгэл тавьсан юм. Энэ нь 200 жилийн өмнө Италийн математикч Мальфатийн томьёолсон гурвалжин дотор 3 дугуй багтаах бодлого байсан юм. Тэрээр оновчлолын аргыг ашиглаж энэ бодлогыг бүрэн шийдсэн гэдгийг олон улсад тунхаглан зарлжээ. За өгөгдсөн гурвалжин дотор одоо огтлцохгүйгээр 3 дугуйг бол хамгийн их талбайтаагаар яаж байрлуулах вэ гэсэн ийм бодлогыг бол 1803 онд Мальпати гэж математик томьёолсон байна. За энэ бодлогыг би оновчлол талаас нь авч үзсэн байна. Энэ Мальпатийн бодлогыг бодох глобал оптимизацийн арга гэдгийг би дэвшүүлээд энэ аргынхаа одоо алгоритмик энэ бодлогонд хэрэглээд Мальпатийн үндсэн бодлогыг ингэж шийдэхээс гадна бусад энэ асуудал шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл 4-өөс их тооны дугуй дээр миний боловсруулсан глобал оптимизацийн арга алгоритм бол бүрэн үйлчилнэ гэдгийг бол онлын хувьд бол баталж харуулад алгоритмыг байгуулсан. Түүнчлэн Мальпатийн бодлогыг бас олон хэмжээс докторгууд өргөдөх болцоог нээж өгсөн. Жишээлбэл гурвалжин байх албагүй энэ бол одоо олон өнцгт байж болно. Өмнө окторгон бит байж болно. Пирамид, призм одоо огтлогдсон пирамид гэх мэтлэн энэ дотор яаж байрлуулах ерөнхий нэгдсэн онлыг бол ингэж боловсруулсан байна. Энэ бодлогын хариуг оновчлолын аргаар шийдснээр техник эдийн засгийн хэрэглээтэй болж байгаа юм. Тугайлбал утасгүй сүлжээний станцуудыг хамгийн бага зардлаар байрлуулах бодлого болжээ. Энэ бодлого нь олон улсын нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн байна. За энэ дээр бас хүмүүст бас сонирхолтой байх үднээс энэ бодлогыг Монгол ахуйтайгаа холбоё гэж бодож байна л да. Монгол. Тэр энд за бид нар бол ийм абстрактаар төсөөлөө тийм ээ ийм гурвалжин бэлчээр байна гэж үзье. За энэ гурвалжин бэлчээр дээр одоо 3 адууч нь 3 адууга хамгийн их одоо талбайтаагаар өвс идүүлэхээр одоо аргамжаалах бодлого авч үзье л да. Ерөөсө Мальпатийн бодлогын Монгол хувьд гэж би нэрлэе л да. Тэ. Тэгэхээр морь аргамжаалах бодлого гэж нэрлэж болмоор юм. Тэгэхээр ийм хүнд бодлого байна. Тэгэхээр энэ бодлого ягаад 200 жил ингэж явж ирсэн бэ гэхээр энд бол нэгдсэн онол байхгүй явж ирсэн байхгүй. Тэгэхээр миний дэвшүүлж байгаа энэ онол дээр бол одоо бол 4 биш хэд л бол хэд. Энэ бэлчээр гурвалжин байх албагүй. Энэ бол дугуй хэлбэртэй байж болно. Олон өнцгт хэлбэртэй байж болно. Бэлчээр бол ямар хэлбэртэйгээр яах вэ? Бэлчээр маань ямар хэлбэртэйгээр байж болох нь шүү дээ. Тэгэхээр хэрэглээ асар их. Хэрэглээ асар их байна. Энэ бол. За ерөнхийдөө бодлого маань энэ бодлогын онлыг одоо ингэж дэвшүүлж алгоритм боловсруулснаар энэ Мальпатийн бодлого гурвалжны зүгээс халиад бүр эдийн засгийн холбогдож тийм ээ бусад техник технологитой холбогдсон ийм том бодлого болж хурж одоо олон төрлийн бодлогууд бол дэвшигдсэн л дээ үнтэй холбоотойгоо. Манай дэлхий хамгийн бага энерги зарцуулдаг, хамгийн оновчтой зүй тогтлоор үүссэн гэдгийг эрдэмтэд аль хэдийн баталсан. Тэд байгаль ертөнц хүртэл өөрийгөө оновчтой бүтээсэн болохыг нотолж, хүн төрлөختөн аливаа юмд оновчлолын үүднээс хандах ёстойг анхааруулдаг. Монголчууд бидж хүн төрлөختний хөгжил дэвшлээс хоцрохгүй байж, Монгол орон монголчууд бидний сайн сайхны төлөө олон эрдэмтэн судлаач оюун ухаанаа зарж байгаа талаар товч харуулсан энэхүү нэвтрүүлгийн үүгээр өндөрлөё.